Булган аймгийн маань төвийн байгууллага зам эдийн засгийн салбартаа уялдуулж хүн нөөцөө бэлдэж эхэлсэн сүүлийн 2 жил. За миний хувьд ажил авснаас хойш ингээд манай банк хамт олонны хувьд шинэ хөгжлийн замаар хөтөлбөрийг хэрэгжүүлээд төвөгчлөлтэй амжилттай ажиллаж байна. За түүний хүрээнд шинэ багш нэрийн хөтөлбөрийн хүрээнд хүүхд залуучуудаа бид гадаадын ихтэй сургуулиуд суралцах боломжийг нээж чадсан. Тэр нь бол Орос улсын улсын Бродик их сургууль, за Беларусь улс, яг энэ улс орнууд бол хөдөө аж ахуйн чиглэлээр эдийн засгийн авч явдаг энэ улс ороо. Тийм учраас өнөөдөр Булган аймгийн маань эдийн засгийн салбар хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуй, газар тариалан энэ салбартаас үнэн нөөцийг дутагдал ирээдүйд үүсэх учраас бид одооноос хүүхд залуучдаа бэлтгэн зүйтэй байна гэдэг хамтын шийдвэр гаргасан. Тийм учраас малын эмч, зоотехник, агрономч, хөдөө аж ахуй, эдийн засгийн хуулийн чиглэлээр хүүхд залуучдаа энэ Орос улсаас Беларусь улсаас сурч байна. За мөн одоо Булган аймгийн эдийн засгийн салбараа төрөлх чиглэлийн хүрээнд аялал жуулчлал болгон хөгжүүлэх зүйтэй байна. Мал аж ахуйтай газар тариалантай уялдуул, за мөн энэ байгалийн эцэглэн түүх тусгалтын газруудаас аялал жуулчлал энэ хэвээр авч үлдэх энэ ирээдүйн хойч болсон үр хөвгтдээ энэ сайхан бүрэн бүтэн газар нутгаа үлдээхэд бол аялал жуулчлалыг хөгжүүлснээр эдийн засгтаа бол маш их өгөөжтэй бөгөөд байгаль эхлэгээ онгон байгалыг авч үлдэх энэ боломжийг бид олон талаас харсан учраас аялал жуулчлал бол Булган аймгийн маань эдийн засгийн төрөлх салбар муу юм а гэдгээс ойлгосон. Тийм учраас энэ салбартаа хүүхд залуучдаа хүн нөөцөө бэлдэх зайлшгүй шаардлага үүссэн. Тэр нь бол Солонгос улсын Шинхай их сургууль хүүхд залуучдаа бэлдэж байна. Аялал жуулчлалын чиглэлээр, эдийн засгийн чиглэлээр мөн одоо эрүүл мэндийн чиглэлээр, зам IT инженер гэх мэтлэн энэ одоо хүүхд залуучдаа бэлдэж байна. Өнөөдөр бол Солонгос улсад өнгөрсөн жил сум багээс хүүхд залуучдаа 100% тэтгэлгийг олгож сургаж байгаа. За энэ хүүхд залуучууд маань 4-5 жил төгсчгээд сум бүртээ ажиллаж амжих ийм гэрээтэй хүүхдүүдэд бэлдэж байгаамаа. Тэгээд ирээдүйд одоо энэ хүүхд залуучдын маань анхны төгсөлт бол 28 онд төгсчиж сум бүртээ ажиллаж амжих хүн нөөцөө бэлдэх энэ салбартаа ажиллах юм аа. Тийм учраас жил болгоо энэ хүүхд залуучууд маань төгсч ирснээр Орос улс, за Бродик сургууль, за Беларусь улс, за Солонгос, Япон, за мөн одоо Өмнөд Түр Шилд, Өмнө Монголын их сургууль, за цаашлаад Америк нэгдсэн улс гэдэг ингээд технологийн энэ зур бид хүүхд залуучуудад дэмжиж Булган нутгийн маань хөгжил цэцгэл энэ хүүхдүүд маань авч явах юм аа ирээдүйд. Тийм учраас Булган нутгийн хөгжил цэцгэл Монгол улсын маань ирээдүйн хөгжил цэцгэл тэр дундаа хөдөө аж ахуйн салбарыг болсон хүчнийг бид бэлдэж чадсанараа ирээдүйн Монгол улсын хөгжлийг тодорхойлох хүүхд залуучууд маань одоо бэлтгэж байгаа бас хэлхэн зүйтэй. Тэгээд Монгол улсын маань ирээдүйн Булган аймгийн ирээдүйн хүүхд залуучууд маань одоо эрдэм боловсролтой хүнлэг, эмгэнгүй хүм одоо ийм сайхан хүүхд залуучуудыг бид бэлдэж байгаа. Булган аймгийн стадын хамт газар хамт болон сум амтгийн удирдлагууд, сумын стадын хамт газар иргэдийн хурал, аймгийн иргэдийн хурлын хамт олондоо бас талархж байгаа хэлхийлээ.